Цэмэрний хошууд тогтох нь уг нь охин. Манай авч ах чинь ээж хошууд. За игээд аав ахтай зургууд олуулаа. Ачцээнд ач хүчнэргээд одоо 80 гар 80 хэд ачцыг нь ач цусыг үзээд тэгээд сайхан амьдраа явж байна. Та бүхнийхээ ач үеиндээ сайхан явж байгаадаа баярлж байна. За игээд одоо энэ амьдралын хугацаанд туулж ирсэн ажил зэрлэг маануудын уран соёлын байгууллагууд 40 жил ажиллаж ирлээ. Энэ хугацаанд одоо их хүмүүс судалж сурулж чадсангүй ч гэдэгээс яг нэгдэрээ үзэж виера мэдэрсэн үед одоо тургуудын бие биелгээ ямар учиртай агуулгатай гэдгийг яг бодлынхаа хэрэг мэдсэн цацсан хэлье гэж бодож байна. За ямрын биелэг Ховгол гэсэн. за За игээ тургуудын одоо их агслаас эхлээд танилцуулъя. За тургуудын их агсал, хэлэх агсал гэж одоо хоёр үйлгээ холбоотой гэж би бодож явдгийг. За Фирүүжал гэж манай тургуудын их бийчүүд ерөөж магтааж Фирүүжалгаа одоо сайхан хүн байсан. Бид нар Петрхүний одоо отхын шав болж явж байгаа юм одоо захта миний багш шав бол мэндэ гэд манай нах зэгч байсан. Тэр хүн над би биелгээ зааж өгчээсэн. За игээ тэр Фирүүжалгаа одоо бид нарт ярьж явахдаа одоо тэр агсан хэлэх агсал одоо холбоотой хөвгтүүдээ та нарт одоо та нар залуу байгууллагууд юм ойлгохгүй байна. Би одоо бас та нарт өв уламжлал бас ярмаар байна. Одоо язгуур гэж аврам та нар сонсч бол та нартаас хэрэгтэй гэж сайхан үг ярьж ирчихжээ. Тэр ихэд бид нар одоо дандаа тэр баг залуу насаараа өсөж гараач явж байгаа юм шиг өшөөдгөө байж одоо харамсч юм аа. Одоо их ухаарч байна. Тэндээ одоо харамсч байна. За игээд хэлэх агсал хоёр одоо холбоотой игээд за игээд одоогоор их агсал гэдэг чинь одоо нэг Баатархан явж байгаа дүнсэм тарвагчсан гэсэн нэг бүдүүчил яриад байгаа байхгүй юу? Тэнд биш нэр нарийнда яриулаа бас тэр өөр учраа агуулгатай гэж би боддیں۔ За нэг хэсэг айлууд нь охид хөвгөд одоо бичгэн сэргэрүүд хургишгаа маран эргүүл явж атал нэгэн сайхан ном сум ирсэн сайхан баатарлаг ир залуу сайхан агсан одоо догшгом өртөө тэр залуу тэр хөвгтүүдээр зайлж ирсэн байгаамаа. Тэгээд ирээ за хөвгтүүдээ юу хийж явна гэсэн чи бид нар хургишгаа хоноо хариулж явна. Тэгээд тэгчихсэн тэгээд тийм үү тэгэл ахын баялаа. За та нарт тэр ахын нэг жаахан тоглох уу гэдэг одоо мөрнөөс амуугаад ном сум өрчсөн залуу буугаад сайхан тэгээд одоо тэр хөвгтүүдээ тоглоо тэгээд одоо та нарыгээд одоо сайхан бижиглээд игээд одоо тоглоод нарыг би одоо биелээд үзэн тэргээд одоо тийм амьдралаа сургасан хэлсэн шиг байгаа юм да. Тэгэхээр тэгээд хөвчсөн болох утгаараа ингээд одоо гар хөлөө бараад одоо болцвол биелээд зогсон тэр хүүд агсал нэрэ магтаа бие магтаад одоо биелсэн сайхан ингээд их сайхан их сайхан ирлэг одоо их сайхан одоо ирлэг одоо их дэлхий одоо уул сургууль газар шуураагаа хайрсан хамгаалсан одоо их хүчил бодлон сайхан нэрлэх залуу байсан байна л да. Тэгээд одоо тэр хөвгтүүд чинь гайхаад одоо ингээд болох утгаараа нэгэд хоол нэгэд найгаа шуугилдаад инээлдээд көөрөлдөөд тэгсэн тэргээд тэгээд одоо тэд нартай тоглож ятл одоо хаанаас нь ч юм бэ нэг юм харуулсан байгаа юм да. Тэгээд одоо чинь тэр дөрөн гарахгүй гэж одоо жишээ. Би одоо чинь над хаанаас ив сайхан сөвжид зөнгөж ятлаа одоо ягаад тэгээд надын хаанаас юм харуулчихдаг нэгэд хүн чинь боддоо байгаа мэдээж инехгүй ч тийм. Тэгээд одоо хараад одоо чинь хаанаас юм харуулчих. Тэр юм. Тэгээд момс маань ороод хараад тэгээд одоо баярлаад одоо бие магтаа дуулаад сайхан бижилээд зингээ тэгээд явсан. Тийм төвхтэй байлаа. Тэгээд хэлэх агсал гэдэг нь тэр ахаан тэр Баатран хамгаалаад игээ бижиглээд хэлэх агсал гэдэг биелгээ тэрнээс харсан төвхтэй ярьд юм байлаа.
Тэгээд Баатрын дөрийг сайхан биелээ хамгийн сүүлд Ямагтаа Мурамагтаа тэгээд тэгшин тийм утгаагуудтай тийм биелэг байгаа маа тэр их агсал болов. За торгуудын цацал гэдэг биелэг байгаа. За тэр бол өстой хайрхан хөх манган тэнгэрмэн кристалтан дэлгэх юм. Хангаа дэлгэм хамбуурлалтай хангар сайхан өгөөж бой одоо булган нутх минь одоо авралдан багтааж өшөөж яралтнууд хамаг сайхан одоо хангаа дэлгэдэн зэрэг цацлаа нэргэж сайхан гэд нам бүтэрхэн дотоод сэтгэлээ илэрхийлж одоо хүн чинь одоо дотоод сэтгэл зүгээрээ одоо бих юмыг одоо илэрхийлж байгаа шүү дээ. Бих биелгээс л амьдралаас ажил хөдөлмөрөөс л одоо урган гасан төвхтэй тэрийг л одоо биедэн зөрхөндөө тээжл одоо биелэл болгож биелж байгаа хөдөлж байгаа хөдөлгөөн шүү дээ. Тэгээд одоо сайхан хангаа дэлгэхэд байл өө яга сайхан нам болдог яга сайхан. Цацалч одоо сайхан хайрхан одоо хайрхан 13 налтаны 33 хангаа минь 77 уул усны 21 дэх минь амгалан байх болтгай руухан байх болтгай хайрхан цөөх 10 гараад цацаж дөрөн зүгтэн цацлан цацаад ийм утгуудаа хамаг сайхан аав ээж арал тэрл ариун гişхүйнэн бүгд ерэн саднаа зэнрүүдэн бүгд багтагаад цотрон залдураад одоо тэр цацлаа нэрүүд тийм учраас цацлж биелгээ тийм хүндтэй мэндтэй сайхан одоо ардын дундаас гарсан амар хүндтэй биелгээ гэж бодож явд юм аа. Тэгээд одоо цацлал ийм утгаагуулгатай гэж бодож байна. За 92 гэж одоо яг одоо их манай энд эрхтэй хөвгтүүд бид одоо эрхтэй эмэгтэйгүүдээр хамаг биелжирнэ. 92 одоо бас эрэлхэг би чадна мэднэ их сайхан одоо Батбачир гэдэг нэг хүн надад баг дөнгөж 65 онд хөлөөт уран сайханчаар орж ихтэй Батбачир гэдэг хүн байсан. Манайд сайхан хүмүүс байсан. Тэгээд одоо тэр хүн тэр 92 хийх тамадраа азран ингээд тэгээд азран ингээд хооргээд авах нуруугаар гадаас гэтэл дурсан тэр иргэлгээр ягаад ингээд сайхан тэр бас нэг хүний эрэлхэг байдлыг харуулсан сайхан биелэг байгаамаа. Тэгээд одоо би тэр уламжлаад энэ хөвгтүүд явж байна бод бас даллаг гэж хэлдэг биелэг байд юм байна. Одоо ч судалсан. Даллаг. Тэгээд даллаг. Тэгээд даллаг гэж хэд нэр өгсөн чинь одоо нэг 30-аад оны үед одоо манай хэсэг айдуучинд одоо дөрвөд ховгсаар нутгын үеж гараад энд одоо хэсэг олон жил байж зарим дэнд нутгчаа зарим буцны үжрээд тэгээд одоо ховгсаар нутгад үндсэн байдаг нэг айлын охин залуутай манай энд үеж утсан нэг танилцаад сууд одоо хандл суух барихаар бол шийдсэн байдал гэвч охины аав ээжээр нутгаараа буцсан их болжээ. Тэгээд одоо яд арга уяа тэрхэн залуу танилцаад суухаар шийдсэн байдал одоо тех чин одоо бид хүний мэс чанар хүний ичимтгий зан одоо сайхан байлаа шүү. Тэгээд хөхн аав ээжээ санаагаад одоо хоцордог ирэх байхгүй. Тэгээд хонд явдаг залууч хоноо хариулд манай хөхн чөнд явдаг хэр гарчаад одоо дохкагаар ясан юм байна. Дохкагатай биелгэнийхэн хөдөлгөөнөр. Тэгээд даллаг гэд нэртэй байлаа ийм биелгэ. Тэгээд одоо ихэд сайхан ингээд
ингээд биелжээгээ тэгээд одоо ингээд манайхан явах гэж байна. Чи одоо энд суугаа хоцрох юм уу? Намаа дагаа явах юм уу гэсний агуулгатай биелгээ байлаа. Нийтээ тийсэн гасан төвхтэй байлаа. Хов биелгээ бол ийм утга учиртай. Товчхондоо ийм учиртай. За тэгээд одоо жудар гэдэг биелгээ. Жудар гэдэг биелгээ манай одоо ард түмэнд бүр хязгаанаас ард түмний дунд одоо юусэн хөгжиж ирсэн одоо тийх уламжил маш их байгаа. Найр наадам хэрэм найр одоо найд нэгтэн дууц ингээ айл гэр болоход одоо их яадаг байсан мэс одоо биелнэ хоорондоо сайхан хосын шогд угаан дуулдаг нэргээ биелгэн болсон болоогоо биелгэн босчихгээд нэгэндээ нэгээд ингээ явуулсан нэрсэн төвхтэй байлаа шээ. За ингээд нэг ингээд одоо би дуусаад биелээ тэгээ болсон болоогоо биелээ яаж ч нэг арай нэг яхан шулуун чөдрөх хөдөлгөөнтэй жуулохөр хөөхөн гэдэг нэртэй байлаа. Одоо жуулохөр гэдэг яг хөө зөөр хөнгөн хийшүүр одоо яхан сэтгэлийн хөдөлгөөнтэй хөөхөн гэсэн үг л да. Тэгтлээ хөөхөн босоод би биелнэ. Гэбэлэн жуудрыг биелсэн төвхтэй байна л да. Тэгээд одоо хангардын жигүүр сайхан хангараа суудлал сайхан энэ ч их гоё ингэж гардаг ингэж гараад игээд хангардын жигүүр сайхан хангар суудлал сайхан жудрал сайхан жуулохөр хөөхөн сайхан жуулохөр хөөхөн биелгээ болж ичж яана имэж яана гэдэг одоо биелээдгээ яваадасан жуудас юм тэгээд одоо тэр жуудас бичиж яана гэдэг ийм хөдөлгөөнтэй одоо тэргийн заахтар тийм яврын байх гэж хэлж байгаа. Тийм биш. Яг үндсэн хөдөлгөөн шүү. 이거 비도 머리 그들서 하면서 이거 너스터 설탕을 그들지라 이거 잡았 이거 잡치라 비다 또 일단 쇼는 저도 сайхан эргээ суусан ээж ихжир сайхан иччээнэ имэжэнэ болжэнэ болохгүй тань уучлаарай одоо ингэ биелжэнэ болжэнэ болохгүй тэгээд ингээд ичээд ингээд ийгсэн зүдрэл юм утгаа хуулсан байна. Энэ утгаа хуулгаар яг хийхгүй байна. Зур нал замри мото одоо самардал галзуу шиг болно. Юу ч гэдэг юм шиг зарим нь чийгж байгаа шиг зарим нь нэгж байгаа юм шиг зарим нь тийм биш шүү дээ. Тийм өсчөртэй утгатай байлаа шүү. Игээд сайхан мөртөсөлтэй мөрөсөрөн гараад игээ сайхан тэгээд одоо нэгэд ихтэй дуутай хөртэй тэгээд ичж яана имэж яана танаа болж ин болохгүй байна. Жуулохөр нэлтэй зүдрэх хүн биелж яана биелж яана болж ин болохгүй ичж яана имэж яана гэхэд ингээ биелжсэн гарсан төвхтэй мэлээ энэ зүдрэх биелгээ. За миний мэдх бол тийм төвхтэй. За хөрөн торгот гэж биелгээгаа. Нэгэн айлын хөөхөн залуу эргэрдэ хөрөм найраа хийжээ. За тэгээ хөрөм найраа хэд утсан дууган дуудаад урт багныхан дунд дуудаад наргаа шуугаад тэгжэлнэ хөрөн торгон дээлтэй залуурж баруун багц суугаад дуугаа сууж тэгээд усууд батаад бас биелсэмжилээд бараад дуусан бараад дуулаад бараад тэгжэл гонэ биелээд өгсө гэж хэлээд босоод хөрөн торгот гэдэг биелгээ хийсэн байгаа. Тийм төвхтэй байлаа. Хөрөн торгот болоод ийм сайхан тайван тэгээд суугаад 이거 그쯤다 내가 제가 알던 저러면 그랬었다. 자, 이 그런 도로 도청다는 자. 어떤 말하는 비일드가 해야 되나? хөдөлмөр биелгээд бас хөдөлмөр биелгээд би фил амьдралын ажиллалууд үйл хөдөлгөөний бүгдэн заасан
толгойгоо санаж гэрсэн санаж сүдсэн айр гэдэг амбирсэн арх цав идэг нэрсэн нөхөр мадасаас ноос тэсэн хийсэн одоо биш тариагаан тарсан гурдаан тэрэмцэн одоо бихий хөдөлгөөний багцаасан хөдөлмөр гэдэг биелгээ байгаа. За тэрийг одоо энд хаягдаад байна. Одоо зур энэ тэнд халтруулдар зур гарч ирээд байна. За нэг хэсэг нэг одоо юм гараад байх энэ тэнд. Тэр чи ихнээсээ дуусан дуслал бих амьдрал харуулсан утга төгөлдөр амар одоо сайхан гоё хүндтэй биелгээ ахгүй одоо бүр одоо ихнэр хүн өсөлгөө самнаа гүрээд игээ сүлжээ толдоод ороод ихэр малдаа саагаад дахиад айр гэдэг ангираад одоо чигээр орномагтаад одоо цагаа маш их хүндэтгээд айрг болохтой жишээ нь шарахатны ингэрдэрэн хөө шарасолонгод татад байна хөө шаралургад шинүжсгсэн ээжигээ бодхоор дэн дуннахөө айргуулж захтан таяагаад дуулж байгаа мэд манай аавын ахын бэргэн шүрэн гэдэг самган нас хасартай амар том хар мэнгтэй тэрхэнтэй би баг жаахан мөчг хөөхөд таяагаад дуулаад өгтөө ингээд орнолоо харин цаа буйнаа магтд одоо баярлуулд энэ чинь юм баярлдаг гэж байгаа минь энэ чинь идэ цагаан хэртэн зандан дуу таваад номтой мөн энэ их дуулаад тэгээд орнонд баярдаг ариун баяр одоо итондага магтж одоо баярлуулж байгаа жишээ минь ингэ дуулдیں۔ Аль ч дуу хууртай байх тусуу сайхан тосны хүндээ минь өгнө. Тэгэл хэлжсэн та. Тэгээд хөдөлмөр гэдэг биелгээ одоо жишээлд одоо арган бэлдэж жишээнд. За ноосон цогчаан за тэгээд ингээд одоо ноосон цогчаан хэдэнцс юм чинь за тэгээд айлхаж нэгэд тэгээд искагаа хийж яана одоо яг одоо янз уцааны ирчэнаа игээд игээд одоо тэр зүрнүүд их хөдөлгөөн бүгд багцсан хөдөлмөр биелгээж одоо чинь сайхан биелгээ байд юм аа. За энэ одоо ийм тургуулын одоо сайхан биелгээний нэг шүү гэдэг одоо тэгэн товчхон яриад өчгөө. За торгуудаар нэг хошин шог дуунаа хэдний эвлэг хэлхийг бодъё. Аялахыг бодъё. За торгуудаар дуу 10 жутмаа жишээ. Наран гэдэг дулаахан наадам гэдэг хөхтэй шүү. Нарсан бэр наад нүчи нэнэсэн бичгэ гомдара эренжид маяхоо. Өрөвөрийн өвшигээ өрөтугалда булална бэлтгэрнүүдтэй чамаагаа бүх насаараа хайрлая. Чингэр хоёр чигнэж уцаад байна. Чиний миний хоёрын аль нь болбол маань комитгэл хаус. Харамаагаар гатлаад ирлээ хайртай хонгол өрхөд ирлээ. Бардам тайлын барнутын унна багда ханья суусан басал сайхан хэрэг гуйнарга хан залуунасан. Борооны бололтой хүлэн гарна бодлоо салдгүй амарган аашнал хөрхөн аашнаагүй альдас күнээс лилжих гэдэг. Тошуур хүйж байна тоглолтын болж гингом толгой холбоо суугаад амьдрын болж гингом харин дагэр гинэ дэврэн нэр гарна дэврэн хуцаад байна даян жалгүй яах вэ гэнэж даян болдгоо маань саралда ямага сахна
самын үсін қарына сақы чамаған боттықына санама жолдың болмаз шарең өндір мұртында шатқайымды сусен бе шарен өткен күкімде шартан өмді свесен бе торгуудын тоoko болоо үндэсний хувьцалдаа торгуудын тоoko одоо орчин үеийн ууж мууж фантазин дээр юмшаадах шаардлага байхгүй л да. Тэр бол тэр тухайн үеийн юундаа тохирсон гутлаа бижийнхаа гутлын ус хэрэгтэй. Одоо сүүлийн үед нь болсон болоогоо одоо орчин загварын хувьцан дээр тоох юмсаа гараад байна. Тэр бол болохгүй байна. Би шимж бод дотор. Тэр бол нийцэхгүй байгаа. Торгууд тоохуучмаа торгууд хувцастайг нь эрэгтэй нь бол яг эрэгтэй хувцас агаан ачран татсан Монгол дээлэн нэмсэн бисамсэлжсэн тэгээд тоохуган бохта зохимжтой. За эхнэр хүн бол авгаа дээлэн нэмсээ сайхан тоорцган нэмсээд одоо тоохуган зөөцсөн. За тоохуган боочхад одоо нам бүтээцээ сайхан алхаж явах бол одоо сайхан. За тэр торгуудын бэлгээ дээр бол тоохутайгаан байж болно. Одоо за торгуудын технологи одоо би торгуудын бэлгээ зарлж байгаа юм. Торгуудын биелгээ гэхээр биелгээ бүжгэж биш сонин мөдгийгээ тоохугаа бодсон байгаагаа яах вэ? Нөгөө натур нь гарахгүй байгааг яах вэ? Өвн байхгүй яах вэ? Язгуур нь гарахгүй яах вэ? Одоо ууцтай дээл орчин тийм бичмч хөвгтүүд талааж өмсчихсэн байна л да. Тэр хүн тоохоо бодсноос нийцэхгүй байгаа наа. Би нийцэхгүй байна гэж үздэг гэдэг. Торгуудын биелгээ чинь одоо харин ялгаа ялгүй байх. Одоо манайхад толгой хөдлөхгүй. Биеэрээ нэг гангаж биеэ савлахгүй. Одоо чинь орчин хөвгтүүд чинь нам биеэрээ савлаад өсрөө гараад одоо тэгээд явах юм аа. Торгууд биелгээ бол нэг биеэ хөдлөж гангахгүй, толгой хөдлөхгүй. Яг л мөр тохоо бугуугаар уран налархаа хөдөлдөг онцлогтой. Тэгэл одоо яг язгуураараа сайхан налархаа, уран налархаа хөдлөж биелвэр байна. Одоо тэгэхгүй зүгээр нэг өсрээд гараад одоо юу гэдэг нэг сонин саармаг хийгээд байна л да. Торгууд биелгээ бол тийм биш шүү дээ. Нам бүтээрхтэй, уян хатан, одоо их зөөлөн хөдөлгөөнтэй сайхан тийм л байх онцлогтой л да. Одоо орчин хөвгтүүд одоо нутгийн зайшлаар нутгийн одоо эв уламжлалаар бие биелгээ дуу хоор зааж байна л да. Тэгтээ яг торгууд биелгээ ямар үйл хөдөлгөөнтэй яаж биелэх юм бэ гэдэг яг бүрэн дүүрэн гаргаж чадахгүй байна. Хойш хөвгтөд зааж байгаа бие биелгээг эхлээд торгуудын биелгээ нам төрх зогсолт нь хүртэл ямар байх вэ гэдгийг л одоо сайн судалж зааж өгмөр байна л да. Жишээ нь торгууд биелгээ заавал баруун хөдийн тахимар, зүүн хөдийнхэн тахимар гэж заавал сууж биелдэг юмтай. Заавал суун. Тэр одоо ийм сууж биелнэ. Заавал ийм сууд. Bir одоо сууж биелдэг номтой. Тэгээ суугаад одоо ингээд суултанд нэргээд тэгээд сууж биелдэг төстэй. За тэгээ бих саман хөдлөхгүй. Одоо орчин хөвгтүүд чинь пүртэ орондоо гараад дэвхэрч байгаа шиг зур зээл өсрээд тэгээ савлаад байх юм ингээд дөрөө нэгэ зур юу яаж ийгээд нам дийгээд одоо ингээд нам дийгээд ийм биш шүү. Тэгээд энэ бие биелгээний яг үг хөдөлгөөн биелдэн зогсолт хийх хөдөлгөөнийг нь эхлээд сайн сурч өгмөр юм аа. Одоо зөв шууд биелгээ зааж нэг болсон болоогоо нэг үйл хөдөлгөөн хэлгээд байх биш. Яг тэр зогсолт, суулт, тэр толгой хөдлөхгүй, тэр яг тэр мөр бугуу одоо тохоо мөр бугуу яаж хөдөлж байгаа уран хатан, уян хатан тэр хөдөлгөөний эхлээд сайн суглуулж сургаж зааж өгмөр юм аа. Тэгжээд одоо биелгээг сайхан зөв сурах болов гэж бодно. Өөйгөө сайхан ёслал. За тэгэл дараач ажилд орох ёстой. За толгой хөдлөх ёсгүй.
толгой хөдөлгдөг зөвхөн гар одоо бие сайхан уран хатан уян хатан хөдлөх ёстой. Дургуд билг хөдөлгөөн онцлог тэндээ байх ёстой. Нэг ч юм гэсэн нэг заавал их багтаа биш. Нэг л биелгээс гэхэл яг зөв сургууль тэр суултыг нь, зогсолтыг нь, тэр толгой, тэр нүдний халцсан, хаашаа харах уу, хэрхөө хүнтэй харьцаа, гар хөлн хөдөлгөөн энэ ихнийг нь анхааж дороос нь одоо сайхан яг тэр нутг онцлогийг сайтар судалж яж тэгэд энэ хүү яг үндсээр ялж яана болохгүй байна энэ хүүхэд болж яана болохгүй байна гэдэг сайтар судалж одоо явуулж явах нь зүйтэй болов гэж бодож байна. Манай эрдэм шинжилгээний усул сайхан ажиллаж байгаа болгоё битээ гэж өгж байгаа. Тэд нарт эрүүлийн каржинд ад жаргал хүсээ ажилтны амжилт хүсээ сайхан байгаад баярлж байна. Сайхан өгж байгаа. Тэгтээ яг тэр натур гэдэг өөртөө одоо манай эрдэмтэд натур язгуурга яриад байгаа. Гэхдээ яг тэр натур язгуур нь өөртөө бас яг орон нутгаас судалж бүрэн нарийн судалж чадахгүй юм гэж боддоо. Бүрэн авч чадахгүй байгуул гэж бодд юм аа би. За та өнөхөд баярлж байна. Тэгээд та нар дамжуулаад Монгол улсынхаа одоо өв соёл уламжлалт хийх судалж байгаа та бүхэндээ нутнаас удаан жаргал өшөө их судалж бичих болтугай гэж яриа.